Монгол Улсын засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь 7 хоногийн лхав гарагийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр болгосонтой холбогдуулан өнөөдөр улс орон даяар энэ өдрийг 9 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх таниулах өдрийн хүрээнд төв орон нутгийн онцгой байдлын байгууллагаас иргэд олон нийтэд зориулсан сургалт дадлага болоод ерхий боловсролын сургуулийн 2 дугаар улирлын бие даалтын 7 хоногийг аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтарсан хичээл сургалтыг зохион байгуулж байна. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6% нь маш өндөр, 24.5% нь өндөр, 22.9% нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг бол нийслэл хотын 95.3% нь маш өндөр, 4.7% нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдгийг харуулж байна. Он гарсаар эхний 2 сарын байдлаараа Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдснээс 3073 нь манай улсын нутаг дэвсгэрт болсон байна. Үүнээс 3.5 минутаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны муу ийхээс 43%-аар өссөн үзүүлэлт юм. Тиймээс иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх, мэдлэг мэдээллээ дээшлүүлж, болзошгүй эрсдлээс хамгаалах анхан шатны сургалт дадлагад хамрагдахыг уриалж байна.